Сансар огторгоотой холбоотой гоё кино чи юу блэ гэд хайгаа явж байсан чинь тэгээ марш нээлттэй хийгээд бүхэл бүтэн 10 жил болчихсон байна гэж боддоо. IMDb дээр 8, Rotten Tomatoes дээр 91% үнэлгээтэй, Matt Damon гээд дандаа л iconic гоё кинонуудад дүрээ мөхөлсөн нах гол дүрийг бүтээсэн. 2015 оныг одоо тэгээд тэртээ гэх үү юу гэх үү мэдэхгүй. Ямар ч хэлээс нь маш гоё кино байдаг. Тэгээд ийм гоё киног ярьж өгөх гэж байна. За ингээд бичлэгэндээ орцгоё. Марс буюу ангар гариг дээрх Ares-3 хөтөлбөрийн NASA-гийн сансрын судалгааны баг ангаргийн хөрсийг судалж байгаагаар кино маань эхэлдэг. За мэдхнийг нь мэдэх байх. Гэхдээ Ares бол Грекийн дайны бурхан, харин Марс нь Ромын дайны бурхан буюу Ares-ийн Ром хувилбар нь шүү заяа. Зүгээр гайхуулсан. Энд харагдаж байгаа залуу бол манай гол дүр Марк Ватны юм. Ингээд тэдний хөрсний дээж авч байх үед шуурганы анхааруулга ирж тэрхүү шуурга нь хүлэгч тогтч дийлэхэргүй хүчтэй тул ажиллагааг цуцлахаас өөр аргагүй болдог. Ерөнхийдөө сая авсан дээжүүд аваад хөөх юм шиг байгаа. Шуурганы хүч нь 8600 ньютон гэж зааж байдаг. 1 ньютон хүч гэдэг нь 1 кг масстай биетийг 1 м/сек квадрат хурдтгалтай хөдөлгөх хүч гэсэн үг. Тэгээд 8600 ньютон гэхээр 876 кг жинтэй зүйлийг газар унгаж байгаатай дүүцгэж хүчтэй гэсэн үг. Гэхдээ энэхүү кинон дээрх үзэгдэл нь шинжлэх ухааны үндсэн дээр бол бодит биш шүү. За яг үнэндээ Марс дээр агаарын нэгтэн дэлхийнхээс 80-100 дахин бага болохоор ийм хэмжээний хүчтэй шуурлаа гэхэд хүнийг ч хийсгэж дөнгөхгүй аж. Гэхдээ бүгдээрээ уран сайхны бүтээл гэдэг өнцгөөс нь хараад явцгаая. Цаашдаа иймэрхүү шинжлэх ухааны багахан зэргийн өөр зүйлсийг нь тайлбарлаад харьцуулаад явбал илүү сонирхолтой байх. Ингээд кино руу оръё. Шуурганы гол хүч ирэх хүртэл тэдэнд 12 минут байгаа. Гэхдээ хөлгийн хаалгыг нээвгүй юу, шууд л хийсгээр мөн харагдах орчин тэг бүхий шорон шуургатай байдаг. Энэ нь тэд төөр хэрсэлтэй гэсэн үг. Хөлөг хүчтэй шуурганы улмаас 10 градус хүртэл хазаасан байх бөгөөд энэхүү налуу нь 12.3 градус хүрэх үед хөлөг унах юм. Марк хөлгийг холбооны кабелээр бэхэлж болох юм гэсэн санаа гаргах үед шуурганы нөлөөгөөр антишиг зүйл хийсэж ирэн түүнийг цохиод хойш шидэгдэнэ. Түүний биомониторын битүүмжлэл алдагдаж, холбоон тасарснаас болж багийнхан түүнийг шууд олох боломжгүй болно. Мэдээж хэрэг өмсгөлийн битүүмжлэл алдагдан гэдэг нь үхсэнтэй ялгаагүй. Ихтэй л 1 минут хэсэх боломжтой байдаг. Гэсэн ч ахмадын тушаалаар тэд хайхаар болно. Хөлгийн азалтын түвшин 11 градус хүрч хөлөг унах эрсдэлтэй болсон тул багийн гишүүдийг хөлөг рүү буцахыг ахмад тушааж өөрөө дахиад жаахан хайж үзгээр болно. Хэрэг хөлөг хязгаартай хүрвэл намайг орхиод явцгаая гэж байдаг. Хөлгийн азалт ч хязгаартай хүрч түүнийг тийрэл дээр л тогтоож байлаа. Багийн нэг гишүүн нь Марк өгсөн. Би сая найзаа алтлаа. Нэмээд ахмадаа алдмааргүй байх гэснээр ахмад хөлөг рүүгээ буцахаас өөр аргагүй болж тэд багийн амт Маркыгаа аргагүй нэрхэнд үлдээгээд нисцгээдэг. NASA-гийн зүгээс болсон үйл явдлыг хэвлэлээр мэдээлж хөлгийн багийнх нь ирж байгаа болно. Марк нас барсан болохыг нийтэд ил болгоно. Харин энэ зур Марс дээр. Марк мэдээж амьд байхаас өөр яах вэ? Гол дүр шүү дээ. Гидсэнтэн төмөр зоогдсон байдалтай ухаалцсан байдаг. Сэрээд шууд төмрөө таслаж хаяад ойролцоох бааз руу алхана. Биомониторын цаарсан тохиолдолд хүний даралт огцон буурч ухаалтаж 1 минут хүрэхгүй хугацаанд үхэлд хүрнэ. Яагав? Марс дээрх даралт дэлхийхээс 100 дахин бага гэсэн шүү дээ. Гэхдээ ийм зүйл болоогүй. Учир нь Ватныгийн өмсгөл нь цоорсон ч түүний цус нь өмсгөлийн даралтын нөлөөгөөр цоорхоог нөхөж амьдулсан байдаг. Марк баазд орж исэн дээрүүдээ шуутган л биомонитороо тайлж хаяад гидсэндээ зогцсон төмрийг суглан авсан ч цаана дахиад төмрийн хэлтэрхий үлдсэн болохоор түүнийгээ суглан авч ойж тогтоож чаддаг. Баазын компьютерт нэвтэрж үүсэт байгаа нөхцөл байдлыг бичлэг болгоно үлдээн. Энэ бол Марс дээрх түүний 19 дахь өдөр юм. Тэрээр өөрийнхөө нөхцөл байдлыг маш сайн ойлгож байлаа. Учир нь нэгдүгээрт тэрээр дэлхийтэй холбогдох боломжгүй. Хоёрдугаарт холбогдсон байлаач хүнтэй аврах багийнх нь энд ирэх хүртэл 4 жил болно. Гэтэл түүнд 31 хоногийн нөөц үлдсэн. Хэрвээ хүчил төрөгчөөр хангах живдэрвэл тэр өхөн. Ус хангах живдэрвэл хатаж өхөн. Хэрвээ баазд ямар нэгэн нөх гарвал даралтын зүрхнээс болж мөн л өхөн. Энэ хэдий аль нэгэн тохиолддог юм а гэхэд түүний хоол хүнс дуусаж бас л өхөн. Ер нь л өхөн. Ингийн хүн бол ингэж одод амиа орлох байсан биз? Хэсэг хугацаанд бясалгаж суусны эцэст байгалийн амьд гарах инстинкт нь хөдөлснөө яасан? Гинтл амьд гарах бүх боломжит арга замуудыг эрэлхийлж эхэлнэ. Ингээд дэлхийгээс нөөц олгож 6 хүн тус бүрт 68 өдрийн хүнстэй явуулсан. Одоо тэр ганцаараа үлдсэн болохоор 300 өдрийн. Хэрвээ тэр хэмнэж чадвал 400 өдөр болгож сонгож чадна. Энэ нь 1 жил гэсэн үг. Марк дахиад 3 жил хүрэлцгэр хүнсийг бий болгох хэрэгтэй. Юу ч ургадаггүй гариг дээр. Азар тэрээр урмал судлаач. Ингээд тэрээр өөрийнхөө ялгцыг бордоо олгон ашиглахаар шийднэ. Энэхүү санаагаа 0 хүндэрж явахдаа бодож олсон байдаг. Хоол идж байгаа хүмүүсээ үл тэгээд миний буруу биш шүү заяа. Бас эднэ гэсэн үг. Мэдээж рөвөр болон бусад төхөөрөмжнүүдэд цахилгаантай ойлгохын тулд нарны автонгуудаа цэвэрлэх хэрэгтэй. Тэрээр ангаргийн хөрсийг баг багаар зөөн, гар аргаар хийсэн хүлэмжиндээ байрлуулж янзлаад вакуумжуулж чатаас нь ялгацсан хөрстэй хольж төмөс дэрнэ.
Ингээд ургамал ургахад шаардлагатай хөрс бэлэн, бордооч бэлэн, нарны гэрэлж бэлэн. Одоо харин ус л хэрэгтэй. Ер нь ус гэж юу вэ? Усны химийн том юм. Тэгэхээр ус үйлдвэрлэхийн тулд ус төрөгчдөр хүчил төрөгчийг нэмээд шатаана. Харин ус төрөгчөө ИМЭ-ийн хөдөлгүүрийн түлш олох хайдразиныг иритик катализатор буюу химийн шүүлтүүрээр дамжуулан азот ус төрөгч хоёрыг салгаж ус төрөгчөө ялгаж аавна. Ингээд ус төрөгчөө шатаахад ус ялгарх юм. Гэтэл дэлбэрчдэг. Тэрээр тооцоогоо буруу хийсэн байж. Химч биш, ургамал судлаач гэхэд гайхалтай биш гэж юу? Дараагийн удаа тэрээр амжилттай олгож чадсанаар ус гаргаж авч чаддаг. Ус гэдэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус биш шүү. За, энэ бол нэрмэл ус. Шууд утгаараа зүгээр л H2O буюу ямар нэгэн нэрдсэн тэргүй. 54 дахь өдөр гэхэд түүний тарьсан төмсөн дахиалж эхэлсэн байдаг. Түүний амьдрал нь ангараг гараг дээр эд буцлаж байхад дэлхий дээр оршуулгын зан нөлийг гүйцэтгэж байдаг ба түрүүн бас гарсны нөгөө бол НАСА-гийн захирал Тэди Сандерс юм. Харин Sky бол ангараг хөтөлбөрийн дарга Винсент Капор. Киноны ихэнд гарсан судалгааны баг нь RS-3 хөтөлбөрийн хүрээнд явж исэн гэдгийг санаж байгаа байх. RS-3 хөтөлбөрийн баг Ослын нислэг хийн нэг хүнээ орхиод аргагүй нэрхэнд явсан. Харин одоо энэхүү төслийн даргын хуваар Капор нь үргэлжлүүлэн RS-4-өө явуулъя. Сансрын хөтөлбөрийг маань батлаад өгөх хэмээн орж ирэхэд нь Тэди өөр бодолтой байлаа. Учир нь RS-4 хөтөлбөрийн хүрээнд судалгаа хийж байх явцад хэрвээ тэд маркийн цогцсыг олох юм бол үхсэн сансрын нисгэгчийн зураг сошиал цацагт нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарна. Ингэснээр тэдэнд Конгрессаас төсөв баталж өгөхгүй. Маркийн цогцсыг задарч дуустал нь хүлээх саналтай байдаг. Харин Капор тэгвэл RS-4 хөтөлбөрөө маркийн цогцсыг их дэлхий дээрээ авч ирэх гэх нэрийн дор үргэлжлүүлэх санал тавина. Ингээд Капор химэл дагуулын холбооны Минти гэх бүсгүйд ангараг дээрх судалгааны баазын координатыг явуулан шалгуулж үзэхэд байрнаасаа хөдөлсөн байгааг тэд олж мэддэг. Нарны зайн хураагурууд цэвэрлэгдсэн. Рөөврүүд байрнаасаа хөдөлсөн байгааг хэлэхэд Тэди нарны зайн хураагурчин салхин цэвэрлэгдсэн байж олно. Рөөврүүдийг бүртгэл хөтөлснөө оруулаагүй байх боломжтой гэд навшраад идэг. Тэгвэл хүлгийн багийнхнаас асууя гэсэнд одоохондоо марк амьд байгааг багийнх нь мэдж болохгүй. Учир нь тэд гэртээ ирэхэд дахиад 10 сарын хугацаа байгаа. Сансрын аялал бол аюултай. Тэд даалгавртаа анхаарлаа хандуулах ёстойг сануулна. Энэ нь ч зөв. Хэрвээ тэд маркийг ангараг дээр үлдээснээ мэдвэл сэтгэл санаа тогтворгүй болно. Хуулиараа бол 24 цагийн дотор эдгээр зургнуудыг нийтлэх ёстой. Гэхдээ саяхан л оршуулгыг нь хийчгээд ирсэн олон нийтэд өгснийг нь зарласан хүн нь яг үндэ амьд. Багийнх нь орхиод явсныг нь олон нийтэд мэдээлэх асуудал гарч ирдэг. Тэди үргэлжлүүлэн хэрвээ миний тооцоо зөв бол бид тусалчиж амжихаас өмнө тэр өгсөн байх болно гэхин тэр бараг л өгснээс ялгаагүй юм чинь өгсөн чигээр нь нуу ухааны юм ярьдаг. Энэ логикоор бодож үзвэл бас л зөв. Гэхдээ ёс суртахууны хувьд маш буруу юм. Түүнийг ингэж хэлэхдээ Капор тэр тэнд ямар байгааг та төсөөлж чадахгүй. Тэр гэрээсээ 50 сая милийн цаана байгаа. Тэр өөрийгөө ганцаараа гэж бодож байгаа. Тэр биднийг бууж өгсөн гэж бодож байгаа. Бурхан минь, тэр одоо ямар ч чөтгөрөө бодож байгаа бол I'm definitely gonna die up here if I have to listen to any more god-awful disco music. Хуулийнхаа дагуу ч юм уу юу ч юм мэдэхгүй. Ямар ч хэлсэн Тэди олон нийтэд ангараг дээрх нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг. Дараагийн RS-4 багийнх нь 4 жилийн дараа ирж Скафарелли тогоонд газардах үед марк тэнд байж явах ёстой ба тэр нь одоо байгаа газраас нь 3200 км-ийн зайтай. Гэтэл түүнд үүнийг хийхэд хоёр асуудал гарч ирдэг. Нэгдүгээрт рөөврийг зөвхөн бааз дээр сэнэглэх ёстой. Хоёрдугаарт тэр хүртэл явхад нийтдээ 50 өдөр зарцуулна. Марк өөр нэг рөөврийн батарейг авч ашиглаж батарейны дуусах хугацааг 2 дахин урт болгож сунгаж чадна. Гэвч халаалт ашиглах хэрэгтэй болохоор өдөрт хэрэглэх батарейнийхээ талыг нь өрнө. Ашиглахгүй гэвэл хөлдөж өгөх аюултай тулгарна. Ингээд Марк газарт болсон цацрагт идэх дулааны генераторыг рөөвөртөө байрлуулж дулааны асуудлаа шийдэж чаддаг. Надад одоо илүү том асуудал үүсээд байна. Ахмад Луйсийн бүх хувийн файлуудыг ухаж үзсэн ч бүгд хамгийн муу диско дуунууд байх юм. Дэлхийгээ цаг тухай бүртэн түүнийг ажиглаж олон нийтэд мэдээлэлж байлаа. Бид түүнтэй ярьж чаддагсан бол түүнийг баазтаа үлдээд түүнийг амьд мэнд авчрахын тулд чаддаг бүхнээ хийх байсан гэж хэлмээр байна. Маркийг аврах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болж түүнийг Скафарелли руу явах гэж байгааг мэдсэн тэд урьдчилсан хангамжийг түүн рүү аль болох богино хугацаанд явуулах үүрэг даалгаврыг өгч энэ сууж байгаа нийт тасаг бишээ. Нисвагийн ах хамтын саналаар RS-3-ын багийнхан түүнийг амьд байгааг хэлэхээр шийднэ. Түүний ялгцаараа хийсэн төмс сайхан ургажээ. Марк томоодын хүнсэндээ хэрэглэхээр болж жижигүүдийн дахин тарихаар болно. Марк дахиад л газрын зураг харан сууж байхдаа нэг зүйлийг олоод мэдчихдэг. Ингээд хаашаа ч мөрөөрөө унаад явна. Үүнийг ч дэлхийгээс ажиглаад байж байх ба тэдэж гисэн түүнийг явж байгаа газрыг таамаглаж чадах шиг болно. Ингээд түүний ирсэн газар бол тэртээ 1997 онд Америк нэгдсэн улсын ангараг руу илгээсэн анхны газар дуулахтай робот болох Pathfinder-ыг олж чаддаг. Түүнийгээр өөрөөрөө тээвэрлэн
баазтаа авч ирээд роверийнхөө компьютерыг холбож дэлхий рүү дохио илгээж чаддаг. Дэлхийгээс түүнийг роботны камерны тусламжтайгаар харж чадж байгаа ч тэд нэгнээ сонсохгүй. Ийм учраас бичих үсгээр л уучраа олохоос өөр аргагүй болж ASCII гэх үсгэн код ашиглан хоорондоо харилцаар болдог. Тэмдэгтүүдээ камераар заагаад түүнийг Марк бичиж аван тайлж уншаад хоорондоо ойлголцсноо л гэсэн үг. Гэхдээ NASA-гийнх нь Pathfinder-ыг хакерт гаргыг зааж ровертэй холбосноор дахин ийм төвөгтэй аргаар холбогдох шаардлагагүй болж хоорондоо бичлэлцдэг болно. Үзэж байгаа та хэдэд нүдэн дээр нь дэвшил гаргаад ахаар ямар мэдрэмж төрж байна. Хүлгийн багийнханд нь түүнийг амьд гэдгийг хэлээгүйг сонсоод Марк нилээд уурладаг. NASA-гийн удирдлагууд ярилцсны эцэст Маркийн багийнханд үннийг хэлэхээр болно. NASA-гийн багийн бүх гишүүдийг хариуцсан дарга Мич тэдэнд Маркийн амьд байгаа гэдгийг мөн түүнийг аврах төлөвлөгөө боловсруулж байгаа талаар гээд бүгдийг тэдэнд хэлдэг. Марк 912 өдрийн хүнсний нөөцийг бий болгож чадсан байдаг ба NASA-гийн ангамж ангарах дээр 864 өдрийн дараа ирэх юм. Тэгтэл ягаад ч юм гадаа ханд соорж, дарслын зөрүүнээс доторх агаар гадаах вакуум орчин руу хүчтэй сорогдож, баазын нэг хэсэг нь тэр чигтээ сүүдэж, Марк өөрөө хүчтэй шитэгдэн биомониторын толгой хэсгийн шилэн сорж, өөрөө ч ухангаа алдна. Энэхүү сүрлийн улмаас түүний тариалсан төмснөд хөлдөж, юу ч үгүй болсон байдаг. Ямар л ойлг байв гэж. Ингээд одоо түүнд 200 өдрийн хүнс үлдсэн. Хуваагаад хэрэглэлээ гэхэд 409 өдөр, төмсдөгөө нийлээд 609 өдрийн хүнс үлдсэн. Хамгийн гол нь Марк дахиад төмс тариалах боломжгүй болсон. Гэтэл хангамжийн хөлөг Марс дээр 868 өдрийн дараа очино. Ингээд NASA-гийн зүгээс түүнд хийж чадах зүйл нь аяллаа хугацааг аль болох богиносгох. Mars, but we just don't. Also, it's a lot of room. We have to take turns doing what I mean. I accidentally, but unfortunately, all of Commando music Survived. Марк баазынхаа сүүзэн хэсгүүдийг цэвэрлэн засаж янзлаад хэрхэх тухайга тунгаан бодож үлдсэн бүх хүнсээ хэдэн өдөрт хүрэлцэх талаар тооцоолол гаргана. Киноны хэсэг солигдоход бараг л хогон дундаа амьдрах Рич хэмээх астродинамикчийг NASA-гаас хүлгэн явах чиглэлийг тооцоолох даалгаврыг өгнө. Марс руу нисэх дараагийн хүлгийг тэд яаруулж илаа. Бүр хүлгийг нисэх үеийн шалгалтыг хийхгүйгээр хэмжээний учрын шалгалт хийхэд нийт 10 өдрийг шаарддаг. Хүлгийг шалгахгүйгээр нисгэхэд ямар нэг алдаа гарсан байх магадлал 21. Маркийн өдөрт идэх хоолны хэмжээг нь 4 өдрөөр сунгах төлөвлөгөөг NASA-гаас өгч түүний өдрийн хоолны хэмжээ нь ердөө 1 төмс зүсэм талхны 6-1. Ингээд эцэст нь Арс хөтөлбөрийн дараагийн урьдчилсан хангамжийг амжилттай хөрвөлөө гэтэл хүлэг чичиргээ мэдрэгдэж улмаар хүлгийн удирдлага алдагдаж харамсалтайгаар сүрнэ. Маркийн оронд өөргөө тавиад төсөөлөд үзтээ түүнийг аврах байсан хамгийн сүүлийн найдвар нь ингээд үгүй болсон гэхийг сонсоод яг ямар мэдрэмж төрөх вэ? Энэ хооронд Рич ямар нэгэн тооцоолол хийсээр л Ахмад Лойс надад ямар нэг зүйлээр туслаач гэж хүсэж байна. Хэрвээ намайг энд нас орвол эцэг их дээр минь очоорой. Тэд ангараг дээр ямар шоу хийсэн талаар бүгдийг мэдхийг хүсэж байгаа. Онцгой гэдгийг мэдж байна. Тэлгаач хүүгийнхэн талаар ярилцсан гэдэг хүндлээ ээж таараа. Маш их асуух зүйл байгаа. Тиймээс би танаас гуйж байна. Би бууж өгөхгүй. Би зүгээр л болцсохгүй бүх зүйл бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэдэнд хэлээрэй. Тэдэнд намайг өөрийнхөө хийдэг зүйлд маш дуртай байсныг, тэрэндээ маш сайн байсан гэж хэлээрэй. Тэгээд намайг маш том, сайхан, өөрөөсөө ч агуу зүйлийн төлөө ажиллаж байсан гэж хэлээрэй. Тэгээд бас аав ээж минь байсанд баярлалаа гэж дамжуулаарай. NASA-гийн өөрсдийн хүний аврах ажиллагааны бүтлгүүцнийг харан суусан Хятадын сансрын агентлаг болох CNSA-ийн ахлах эрдэмтэн Гоминг хэдий өөрийнх нь маш нууц төсөл нь цуслагдах байсан ч гэсэн хамаагүй ирээдүйн хамтын ажиллагааг бодолцсон үзэж NASA-тай холбогдно хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлнэ. Ингээд тэд өмнө нь 62 хоногийн хугацаанд хангамжийн бэлтгэлийн ажлыг дуусгаж байсан бол энэ удаа 28 өдөр дуусгахаар болно. Нөгөө Рич чинь өөрийн хийсэн тооцоогоо NASA-гийн суперкомпьютер руу оруулан шалгаж үзэхэд тооцоо батлагдана. Ингээд тэрээр капор дээр ирнэ. Би Маркийг аврах төлөвлөгөөг гаргачихлаа. Танай хангамжийн хөлөг чинь бүтэхгүй. Надад илүү дээр санаа байна гэд түүнийг үзүүлтэл Astrodynamics. За би өөрөө ч гэсэн Astrodynamics гэж ямар ч чөтгөр алхахыг мэдэхгүйсэн болохоор та хэд товч тайлбарлаад өгье. Сансрын хөлөг болох хиймэл дагуул пуужин зэргийн хөдөлгөөний тооцооллыг хийж хаагур ямар хугацаанд явах энэ төр гээд явах замын тракторыг гаргаж өгдөг инженерийг хэлдэг ойлгож олно. За одоо тэгээд Ричийн агуу тооцооллыг тайлбарлая. Рич хэлэхдээ Маркийн багийн хөлөг болох Хермсийг 561 дэх өдөр гэхэд ангарагт хүрэх чадна гэдэг. Яаж хийх гээд байгаа вэ гэхээр одоо дэлхий рүү ирж байгаа Хермс хөлгийг хурдаас хааруулах биш, харин эсэргээрээ нэмээд
Дэлхий дээр буухгүйгээр дэлхийн татах хүчийг дүүгэр маягаар ашиглан цааш ангаргийг чиглэн явна. Ингэхдээ хятадын сансрын хөлгөөс урьдчилан хангамжаа авч цааш явсаар ангаргийн тойрог замд орж Марк ангараг дээр хөлгийг ашиглан Хэрэмс дээр очисноор тэд Маркийг аврах юм. Мэдээж сайхан сонсогдож байгаа. Хэрвээ энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжих юм бол Маркийг аварна гэсэн үг. Эсвэргээрээ хөлгийн бусад гишүүд дэлхийд ирэхгүйгээр эх хоногоо дахиад 533 өдөр саатуулаад буцаж яваад Маркийг авчирна гэсэн үг. Нэг ёсондоо нэг хүнийг алах өндөр эрсдэлтэй зам уу? Эсвэл 6 хүнийг алах бага зэрэг эрсдэлтэй зам уу? Үнийг сонгох хэрэгтэй. Сая хэлсэнчлэн хэрэв Хэрэмс багийнхан буцаад явбал тэд дахиад 533 өдрийг сансарт өнгөрүүлэх хэрэгтэй болно. Ингээд багийнхнаар өөрсдөө шийдвэрлэх нь зөв гэсэн санал гаргасан ч тэд би 5 хүний амийг эрсдэлд оруулахгүй гэх шийдвэрийг гаргана. Хараал идсэн холчгор. Гэсэн ч хөлгийн багийнханд нууцаар саяны ричийн агуу төлөвлөгөөг хин нэг нь явуулсан байдаг. Ингээд багийн гишүүд шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Тэгээ та хэд ч гэсэн сайн ойлгож байгаа байх. Тэд Маркийг аварна гэдг нь хэрвээ тэд тооцоо алдаж хангамж ирэхгүй бол тэд өхөн. Тэд дэлхийн татах хүчний нөлөөг буруу ашиглал бас л өхөн. Хэрвээ тэд төгс хийж чадвал даалгавраа дахиад 533 өдрөөр хойшлуулна. Тэд гэр бүлтэйгээ уулзтал юуж буруугаар эргэж болцсошгүйг дахиад 533 өдөр бодож өнгөрүүлнэ. 533 өдрийн төлөвлөгөө өдөрт тэд ямар ч алдаа гаргаж олно. Хэрвээ энэ тооцоо буруу хийгдсэн байвал тэд бас л өхөн. Хэдий ийм байсан ч тэд НАСА-гийн алсын жолоодлогыг салган байж бүгд Маркийг аврах тал дээр санал нэгддэг. Ингээд НАСА-г рич хакертаж эндээс нь удирдах ямар ч боломжгүй болгосноор үүнийг мэдсэн тэд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж тэдний төлөвлөгөөг дэмжихөр болно. НАСА-гийн Скафериле тогоонд байгаа хөлгийг ашиглан тойрог замд орж Хэрэмстэй зүрх үед Маркийг сансарт барьж авах юм. Скафериле тогоо ч нөгөө 50 өдөр явж хүрэх газар чинь шүү дээ. And luckily I have the greatest minds on planet Earth. Really all of the brain power on the entire planet helping me with this endeavor. Тэгэхээр мэдээж би тийшээ очих болно. Хятадын хөргсөн пуужин мөн л агарт хөөрч байхдаа шатаж сүрснээр тэдний Маркийг аврах эцсийн найдварынхүү талар болдог. За тоглосон юм аа. Мэдээж амжилттай хөөрнө. Ингээд Хэрэмсийн хэд манж хангамжийн хөлгөө амжилттай залгаж гэрийнхээ хажууд ирээд нулимстай буцна. Марк яг л миний өмнө ярьсан Into the Wild-ийн Крис шиг болсон байдаг. Ингээд тэрээр бааз дэх сүүлийн өдрөө тэмдэглэж үлдээгээд гар үсгээ зурна. Скафарилийн зүг хөлгийн жолоогоо зална. Тэр бол бүхлөтэн гариг дээр цор ганцаараа байгаа анхны хүн юм. Түүний ангараг дээр очиж байгаа гიშгэж байгаа газар бүр нь нээлтэл гэсэн үг. Хинч түүнээс өмнө энд ингэж байгааг болох юм шүү дээ. Тэрээр өөрийнхөө цэнгэн дуусахад цэнэглэж тэр хооронд нь хаан ч мунтаж амарсаар явсаар л байлаа. За ингээд урсгалаараа явсаар байгаа л пуужиндаа суугаал дээшээ нисэл гэрлүүгээ харах юм болоо гэсэн бас дахиад л нэг асуудал. За сонсож бай сурагч та. Тэгэхээр Хэрэмс хөлөг дэлхийд бараг очиод буцсан тийм үү? Тэгэхдээ дэлхийн татах хүчийг ашиглан баг зэргийн тэрэлд аваад ангараг руу буцсан. Яагаад? Яагаад гэвэл түлшээ хэмнэх зорилгоор. Тэгэхээр тэд энэ удаа ч гэсэн ангаргийн татах хүчний бүсд орж болохгүй. Учир нь хэрвээ тэд орчихвол буцаад дэлхий дээр ирэх түлшгүй болчихно гэсэн үг. Тэгвэл яах вэ? Шийдэл маш энгийн. Марк нисэж очно гэсэн үг. Гэвч Маркийн хөлгөн зөвхөн доод тойрог замд л орохоор бүтээгдсэн. Тиймээс Марк Хэрэмстэй зүрхтээ асар хурцтай зурж өнгөрөх гээд байгаа болохоор хөлгийг хөнгөлөх хэрэгтэй болно. 5 тоноор. Ингийн тулд шаардлагагүй ачаануудыг бүгдийг хаяна гэсэн үг. Бүр хөлгийн удирдлагыг хүртэл. Марк өөрөө хөлгөө удирдахгүй, харин алсын удирдлагаар удирдана. Дэлхийн түүхэнд хинч хүнтэй хөлгийг алсын удирдлагаар удирдах байгаагүй. Зөвхөн хөөрхтүүдэд хэрэггүй гэсээр байгаад бараг л дээвэргүй хөлөгт суулгаад сансар руу гаргахаар болж Марк дэнийгээ хэлэхэд ингээд Марк НАСА-гийн зөвлөсний дагуу шаардлагагүй гэсэн бүхий л эдэнгүүдийг хайж даун дээвэртэй хөлгөө бэлдэж дуусгана. Дэлхийн нийтээрээ л Маркийг аврах үйл ажиллагааг чих тавин сонсож Маркийг аврах Хэрэмс хөлөгч ирнэ. About 2 minutes, Watney. How you doing down there? I'm good. Thanks for coming back for me. Remote command. Go. Recovery. Go. Secondary recovery. Go. Pilot. Go. About 5 seconds, Watney. Hang on. 4, 3, 2, 1. Хөлийг дээш хурцтгал аав нисгээд түүний хийсэн даавн дээвэр нь агарын эсэргүүцлийн нөлөөгөөр салаад унчгана. Хит их хурцтгалын улмаас Марк ухаан алдаад өгдөг. Хөлгийн багийнхан ч үүнийг мэдж байлаа. Марк Хэрэмс хөлгөөс 60 км зайтай хит хурд нисэж байгаа нь түүнийг замаас нь тосч авахд хүндрэл болно. Түүний хурдан 42 м/сек байдаг. Гэвч тэдний хооронд зурж өнгөрөх хугацаа нь 32 минут. Бас ч гэж бодох хугацаа. Энэ хооронд Марк ухаан орж нөхцөл байдлыг тунгаан үзээд өөрийн хувцсандаа жижиг нүх гаргаж түүгээрээ өөрийгөө удирдах санал гаргана. Хөлгийн ахмад багийн хэмчээр гар бөмбөг хийлгэж хөлгийн агарын хэсгийг дэлбэлэх санал гаргана.
Тэр ч тесрэх бөмбөгийг ядах юмгүй хийж орхидог. Агаарын хүндийг дэлбэлснээр хүлгийн доторх агаар гадагшаа хүчтэй шидэгдэж хүлгийн чиглэлийг Марк руу чиглүүлэх юм. Төлөвлөгөөч амжилттай болж Маркийн зүг салхиргэнэ. Хүлгийн ахмад өөрөө скафандраа өмсөн гарч Маркийг барихаар чиглэн явна. Марк ч мөн адил өөрийн биелэгээ цоолж агаарын даралт ашиглан ахмадыг чиглэн нисэж тэд гаргаанаасаа барьж чадалгүй зүрх боловч Марк олсноос барьж тэд хамтдаа амжилттайгаар хүлэгт сууж дэлхийн нийтээр бүх хүмүүс баярын үлэм сунгаж байлаа. Ингээд хэр хугацааны дараа юм мэдэхгүй Марк их дэлхий дээрээ ирсэн байх ба сансрын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад лекц тавьж энэхүү явдлаас хойш 5 жилийн дараа NASA Ars-5 хөлгөө сансарт хөөргөж байгаагаар 2015 онд нээлттэй хийж байсан The Martian хэмээх кино маань өндөрлөдөг. Хэдийн энэхүү кинонд бодит явдлаас идэвхжсэн биш ч гэлээ кинон дээр гардаг ихэнх туршилтууд нь шинжлэх ухааны үндсэн дээр батлагдаж бодит амьдрал дээр биелэлээ олох боломжтой юм. Энэхүү бичлэгийг сонсож байгаа хинч бай. Хэрвээ чи өөрийгөө үнэхээр давж гаршгүй хэцүү байдалд орсон гэж бодож байгаа бол хэдий жинхнээсээ биш ч гэлээ Марк Ватны Марс дээр нийт 549 сол буюу дэлхийн цагаар нийт 547 хоногийг ганцаараа өнгөрөөхдөө өөртөө энэ бүхнийг даваад гарна хэмээн ам гарч тэрхүү амлалтандаа хүрснийг үргэлж санаж байгаарай.